And thank you, Mr. Jack Weatherford, for coming to speak with us this day, this beautiful day. Бидэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэн ноён Jack Weatherford танд баярлалаа. Тантай ярилцах болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Надад тантай ярилцсан монголчуудын дэлхий дахинд бандан мадарч байсан хамгийн хүчрэг байсан цаг үеийн тухай таны эрдэм мэдлийг хуваалцах болсондоо баяртай байна. Jack бол соёлын антропологч, маш сонирхолтой салбар. Би ч бас хүний мөн чанарт гүнээ сонирхолтой нэг. Харин Jack бол энэ чиглэлээр жинхэнэ мэрэгсэн нэг. Тэрээр Америк нэгдсэн улсын Macalester College 30 гаруй жил багшилсан нэр хүндтэй профессор эрхэм. Тэрээр энэ дэлгэц дээр харагдаж байгаа монголчуудын тухай, монголчуудын дэлхийн түүхэнд ороосон хувь нэмрийг харуулсан 4 ном бичсэн байдаг. Мөн үүнээс гадна тэрээр олон соёлын тухай, жишээлбэл Америкийн уул иргэдийн соёл болон мөнгөний түүх зэрэг сэдвэр олон ном бичсэн байдаг. Тиймээс таны мэрэгжлийн чиг болох антропологийн талаар эхний асуултаа тавья. Таныг энэ мэрэгжлийг сонгоход юу нөлөөсөн бэ? Таны энэ ариун судалгаа, баялаг карьерийн туршид олж мэдсэн, олж нээсэн хамгийн сонирхолтой чанарууд, сургамжууд юу байсан бэ? To go into this profession and what kind of fascinating virtues or wisdoms you have discovered along your rich career. Сайн байцаана уу, and thank you for coming to hear me, especially when I'm a foreigner. Сайн байцгаана уу. Өнөөдөр надад ирж уулзсан баярлалаа. Ялангуяа би гадаад хүн байж та бүхэнд өөрсдийнх нь түүхийн талаар ярьж байгаа нь онцгой хэрэг. Энэ танхимд байгаа олон хүн надаас ч илүү Монголын түүхийг мэддэг гэдэгт би итгэлтэй байна. Би түүхийг өөрийн үнцэг болох антропологийн өнцгөөс түлхүү хардаг. Миний бодлоор антрополог болон түүх хоёр их хэрэмшиг, салшгүй холбоотой байх ёстой гэж би боддог. Түүх нь голчлон бичмэл их сурвалжид сүрэлдэг бол антрополог нь хүмүүсийн дуу хоолойг сонсож, газар дээр нь очиж ярилцсан их сурвалжаа бүрдүүлдэг. Тиймээс ч миний хувьд маш энгийн байсан. Энд хийх ажлынхаа гол бичмэл их сурвалжийг Монголын нус товчоогоор сонгон, Монголын нус товчоогоо аваад, Монголын үнцэг болон бүрээр аялж, үйл явдал өрөөсөн газар дээр нь очиж, нутгийн хүмүүстэй уулзаж, тэр үйл явдал өрөөсөн газрыг нь дээр харж, агаарыг нь үнэрлэж, хөрсийг нь мэдэрч явсан. Хөрс нь хатуу байна уу, сул байна уу, эсрэг байна уу, чихтэй байна уу, хуурай байна уу, ингэж мэдрэх нь Чингис хааны амьдралын үйл явдлууд болсон газрыг бүрэн ойлгоход чухал үүрэгтэй байсан юм. Ингэж судалгаагаа хийгээд антрополог ба түүх хоорондоо нэгдэж байгаа мэт санагдсан. Миний хувьд өнөөгийн хүмүүсээс суралцах антропологийн аргыг ашиглах нь маш чухал байсан. Монголын нус товчоо буюу бичмэлийг сурвалж маань 800 жилийн настайж нөгөө талдаа өнөөгийн монгол хүмүүсийн генд цуснд нь түүхэнд нь шингэсэн байдаг. Тэд газар нутгаа мэднэ, тэд ямар үйлрэл таашаа явах боломжтойг дараагийн хүндийд хэрхэн хүрхийг мэднэ. Миний хувьд газар нутагтай холбоотой бүх зүйл маш чухал байсан. That was so important for me. They know the land and they know in what season can you ride through here and where can you get to the next valley. They know everything about the land. It was very important for me. So I also saw some summaries of your previous books on native Indians in America. Би таны Америкийн угуул иргэдийн тухай өмнөх бүтээлүүдийн товч танилцуулгуудыг уншсан. Барууны түүхчид тэдгээр овг аймагуудыг зэрлэг, бүдүүлэг мэтээр хардаг байсан нь надад анзаарчихсан. Энэ нь мөн барууны түүхчид таны агуу ном гарахаас 20-30 жилийн өмнө монголчуудыг соёлжсон хотуудыг дээрэмдэх гэж тонох гэж л ирдэг зэрлэгүүд гэж үздэг байсан. Тэгэхээр та монголчуудыг болон Чингис хааны тухай бичгээсээ өмнө нүүдэлчдийг барууны түүхчдийн дүрсэлдэг шиг зэрлэг, бүдүүлэг биш гэдгийг харуулсан бүтээлүүдээрээ эхэлсэн гэж би харлаа. Энэ үзэл санааг антропологийн мэрэгжлийн талаас тайлбарлаж өгнө. Western historians describe. So could you explain about this from your anthropological profession? Yes, I was doing work on the tribes of the Americas, both North America and South America. Би Америкийн угуул овг аймагуудын тухай, Хойд Америк болон Өмнөд Америкийн тухай судалж байсан. Гэхдээ үнэн хэрэгтээ миний хамгийн анхны судалгааг хүссэн улс бол Монгол байсан юм. Би 1960-аад онд бакалаврын оюутан байхдаа Монгол ирэх боломж хайн Монгол руу захидал бичиж байсан. Гэхдээ мэдээж тэр үед боломж болцоогүй байсан тул хариу авч чадаагүй. Дараа нь би магистртаа сурч байхдаа дахин удаа оролтъё гэж бодсон. Энэ удаа их сургууль руу биш, харин зохиолчдын холбоо руу бичсэн. Гэвч дахиад л хариу ирээгүй учраас Монгол ирэх боломжгүй болсон. Гэхдээ би залуу байсан учраас мэдээж өөрсөл рүү анхаарлаа хандуулсан. Ингээд миний судалгаа голчлон Америкийн угуул ард түмэнд рүү чиглэсэн юм. Энэ үед намайг хамгийн их гайхшруулсан зүйл нь хэдий Америкийн угуулууд Хойд Америк, Өмнөд Америкийн ард түмэн ялангуяа Өмнөд Америк болон Мексикод агуу соёл, агуу өргөншилтэй байсан ч Европчууд ирээд бүгдийг нь бут цогсон. Бүх овг аймагуд ялагдсан.
Харин монголчууд 800 жилийн өмнө дэлхийн түүхэнд хамгийн том газар нутгийн эзэнт гүрнийг байгуулсан ард түмэн. Өнөө хүртэл энд байгаа нь миний анхаарлыг маш их татсан юм. Миний хувьд энэ ялгаа маш сонирхолтой байсан. Гэхдээ мэдээж төстэй талууд нь ч сонирхолтой байлаа. Тэгээд яг Монгол дээрээ тарахад маш их баялагийг нь авч гарсан, удаан хугацаанд дарлалт байсан гэд олон талаараа Монголын түүх, Америкийн угуул индианчуудын түүхтэй төстэй санагдсан ч нөгөөтэй бүр намайг Монголд ирэхэд Монгол эрх чөлөөтэй болсон байлаа. Монгол улс дахин тусгаар тогтнон эрх чөлөөтэй болж өөрийн түүх рүүгээ эргэн очих боломжтой болсон байсан. Чингис хааны тухай ярих эрх чөлөөтэй өмнө боломжгүй байсан олон зүйлийг хийх эрх чөлөөтэй болсон. Хэдийн Америкийн угуул ард иргэдтэй төстэй талууд байсан ч энд Монголын ирээдүйд илүү их итгэл найдвар байгааг би олж харсан. Учир нь угуул Америкчууд харамсалтайгаар бут цохигдсон. Хэдийн ард түмэн нь өнөөдөр байгаа ч монголчууд шиг тусгаар тогтносон өөрийн гэсэн эрхтэй биш. Native civilizations of America were unfortunately crushed. And even though the people are still there in many ways, they don't have an opportunity that the Mongolian people have today. Right. So that's very interesting angle actually. Энэ үнцэг үнэхээр сонирхолтой үнцэг байна. Монголын агуу түүхийн тухайд ганцрох тухайн хэлсэнчлэн энэ бол онцгой цаг үе. Учир нь монголчууд түүхэн бахархлаас сэргээж дахин босч ирэхийг хүсэж байгаа. Гэвч эдийн засаг, нийгмийн олон үзүүлэлтүүдээр бид Япон, Солонгос, Хятад, Америкийн нэгдсэн улс болон баруун Европын зарим улсуудаас хоцорж яваа нь үнэн. Монгол хүн болж төрсний хувьд монголчуудын доторх асар их хүсэл тэмүүлэл, ирмэлцлийг бий мэдэрдэг. Мэдээж шинэ улс төрийн нам гарч ирэх бүрд шинэ найдвар төрдөг. Гэвч харамсалтай нь ихэнхдээ төсөөллөөр болдоггүй. Улс төрчид өөрсдийгөө баяжуулахад л анхаардаг. Тэгээд монгол хүн болж улс оронтойгоо хамт өсөж яваагийн хувьд бид зөвхөн улс төрчид найдах, эсвэл дахин нэг Чингис хаан гарч ирээд биднийг агуу болгоно гэж хүлээх биш, харин дотгошоогоо харж өөрсдийн доторх нөөц бололцоог нээх хэрэгтэй гэж би бодож байна. Тиймээс бидний яриач хоёр чиглэлээр өрнөнө гэж би бодож байна. Нэгдүгээрт Чингис хаан удирдагчийн хувьд, үлгэр жишээ хүний хувьд түүний мөн чанар, эрдэм ухаан, удирдлагын хэм маягийн талаар. Хоёрдугаарт тухайн үеийн монголчуудын нийтлэг ухаан, нийтлэг чанар, үнэт зүйлсийн тухай ярих болов уу гэж би бодож байна. Би стратеги судлаад 20 гаруй жил болсон байна. Ингээд харахад агуу стратегч байлаач хэрвээ агуу дагалдагчд байхгүй бол тэр хүн бол зүгээр л мөрөөдөлтэй ганц хүн. Тиймээс логикоор бодоод үзэхэд тухайн үеийн монголчууд бидэнд өнөөдөр дутагдж буй чанар, үнэт зүйлсийг эзэмшиж байсан байна. Тэгэхээр үлгэр жишээ удирдагч Чингис хаан түүний үнэт чанар, удирдлагын хэм маягийн тухай ярилцсан эхний хэсгээ эхлэе. Тэгээд бидэнд хангалттай цаг байгаа учраас би микрофоныг танд нээлттэй үлдээе. Та хүссэн цэгээс And his virtues and his leadership style. And yeah, I mean, because we have enough time, I would just like to open the mic for you, just to feel free to start from any point. Okay. Thank you, Mr. Gonzalez. This is a question we can discuss, but I cannot answer. I can only give some ideas and some thoughts, but I cannot truly answer it. Би энэ асуултад би туйлын үнэн хариултыг өгч чадахгүй. Өөрийн өнцгөөс өөрийн санаа бодлоо хуваалцъя. Чингис хааныг Чингис хаан болгосон зүйл юу вэ? Чингис хаан биш Төмөж ингэж хэлээ л дээ. Хинтийн аймгийн нэгэн хүү. Зүгээр л бусдын адил нэг хүү. Тэгвэл яаж энэ хүү дэлхийн түүхэнд хамгийн агуу байлдан дагуулагч болсон юм бол түүнчлэн дэлхийн түүхэнд хамгийн агуу хууль тогтоогчдын нэг болсон юм бол яаж ийм санаа гаргаж түүнийг хэрэгжүүлж чадсан юм бол тэр стратегтэй байсан. Гэхдээ түүнийг хэрхэн хэрэгжүүлж чадсан юм бол мэдээж би үүний талаар маш их бодсон гэдэж яг туйлын үнэн бодит хариултыг нь өгч чадахгүй. Учир нь түүнд тохиолдсон зүйл дэлхийн түүхэнд зөвхөн нэг л удаа болсон. Тиймээс бидэнд өөр харьцуулах зүйл жишээ байхгүй. Тэгвэл жишээ нь Александр Македоныг авч үзье. Тэр бол ханху амьдралыг маш сайхан гараанаас эхэлсэн. Дээрээс нь түүний багш нь Грекийн хамгийн агуу философчдын нэг Аристотель байсан. Үнэхээр сайн багш. Гэвч түүний эзэнт гүрэн нь Александр Македоныг нас барсан өдрөнд л нуран унсан. Үнэн дээр тэр жинхэнэ эзэнт гүрэнг байгуулж чадаагүй. Зүгээр л Египтээс энэтхэг хүртэл байлдан дагуулсан. Юли Цезар ч гэсэн хүчрэг гэр бүлээс гаралтай байсан. Тэр тэндээсээ л дэшээ гарсан. Наполеоныг ядуу айлаас гаралтай гэж ярьдагч. Тэр цэргийн албанд орсон. Тухайн үед Франц аль хэдийн бичиг үсэгтэй байсан. Аль хэдийн засагтай байсан. Аль хэдийн бүх хэрэгтэй зүйлээ бүрдүүлчихсэн байсан. Тэр зүгээр л айрам дэвшин гарч ирэх нь хангалттай байсан. Харин Чингис хаанд эдгээр зүйлс ялж байгаагүй. Тэр засаг төр өвлөөгүй. Ус үндэстэн өвлөөгүй. Бичиг үсэг өвлөөгүй. Цэрэг айрам өвлөөгүй. Тэр бүхнийг өөрөө бүтээсэн. Өөрийн хууль, өөрийн зохион байгуулалтыг бий болгосон. Тэр хийж чадсан. Тэгвэл энэ хүү Төмөжин яаж хийсэн юм бол миний бодлоор бид түүний амьдралын нөхцөл байдлыг л харах хэрэгтэй.
Түүнийг агуу байлдан дагуулагч, хууль тогтоогч гэж харахгүйгээр зүгээр л ердийн нэг хүү гэж харъя. Тэр маш хатуу нөхцөлд амьдарч байсан. Та бид бүгд энэ орны хөдөө нутгийн ур амьсгал, нөхцөл байдал, малчид, нүүдэлчдийн амьдрал ямар байсан мэднэ шүү дээ. Тэр дундаа Тэмүүжин онцгой хүнд амьдралыг тулсан. Ээжийг нь хүүхдүүдтэй нь эцгийнхэн талын хамаатан садан авгаасаа хөчгсөн. Тэд дэн өвлийн хүүтнийг давж амьд гарах боломж маш бага байсан. Гэвч тэр эмэгтэй их хүн, өвлөн их гайхалтай эмэгтэй өөрийн бүх хүүхдийг аварч чадсан. Өвлөн хар малгайгаа толгой дээрээ дарж өмсөд модоо барин голын дагуу явж үндэс сухаж хүүхдүүдэд хичээсэн гэж Монголын улс төвчөн дээр бичсэн байдаг. Үүнээс сархад өвлөн их Тэмүүжнийг чиглүүлж удирдсан онцгой эмэгтэй байсан. Гэхдээ нөгөө талдаа заримдаа тэр маш хүнд шийдвэрүүдийг гаргаж байсан. Жишээ нь бүртөг улгайлагдахт нь үлдээгээд хүүхдүүдэд авран цугтсан. Нөгөө талд Тэмүүжин ээжтэй маш хүнд зүйлсийг хийж байсан. Жишээ нь Тэмүүжин ах Викторигөө хөнөөсөн. Гэх мэтчлэн энэ гэр бүлийн харилцаа өөрөө маш төвөгтэй байсан хэдий ч Тэмүүжинд өв соёлыг нь зааж сургасан хамгийн анхны агуу багш нь өвлөн их байсан гэх яриаг би хувьдаа үнний ортой гэж боддог. Үүнээс гадна Тэмүүжний хүүхэд насны чухал үйл явдлууд Монголын улс товчоо дээр дурддаггүй байдаг нь миний сонирхлыг хамгийн их татсан. Хэдхэн зүйлсийг нь дурдаад л ихэнхийг нь хассан байдаг. Та бүхэн Монголын улс товчоо хятадд магадгүй Юан гүрний үед зарим нэг шалтгааны улмаас засварлагдсныг мэдэж байгаа байх. Үнэхээр гайхмаар. Үүнээс гадна Тэмүүжнийг мэдлэгт нь хамгийн анх зочлохоор ирсэн. Амьдралд нь чухал нөлөөлөх нэгэн хүн байсан нь маш сонирхолтой. Энэ хүн түүний аав биш. Түүнийг мэдлж байхад аав нь татаруудтай тулалдахаар мордсон байсан. Харин хамгийн түрүүнд жарчуудаа урайхан хүн ирсэн байдаг. Монголын улс товчоонд түүний талаар төдийлөн дурдаагүй байдаг ч Чингис хааны амьдралын хамгийн чухал мөчүүдэд тэр хүн ирсэн байдаг. Тэр ирсэн. Тэр хингэрхтэйгээ ирсэн. Одоо барууны олон их сурвалж тэр дундаа хятадын их сурвалжууд хингэргийг нь дурддаггүй. Зүгээр л дархан гэдгээр нь дурдсан байдаг. Жарчуудыг дархан байсан гэсэн ямар ч нотлох баримт байдаггүй бөгөөд дархан гэдэг нь зүгээр л тэдний тайлбарлахыг хүссэн үнцэг юм. Гэхдээ миний бодлоор хингэрэг дурддагдсан гэхлээр тэрээр ямар нэг далдын хүчтэй байсан бах. Тэрээр ямар нэг онцгой шалтгаантай байсан болохоор л ирсэн ойлгомжтой. Тиймээс ч тэр Чингис хааныг мэдлэх үед морилсон гэж нуус товчоонд тэмдэглэсэн болов уу? Гэвч үнэн хэрэгтээ түүнийг ирснийг нуус товчоонд тэмдэглэхдээ Тэмүүжин мэдлэх үеийн эцэг бос нэлээд тооцогт нь хамгийн түрүүнд морилсон хүн гэдгээр тэмдэглэсэн байдаг. Тэрээр хоёр дахь удаага Чингис хаан Тэмүүжин 16, 17 орчим настай байхад бүртэйг дөнгөж хулгайлагдаад байхад нь ирсэн байдаг. Энэ удаач мөн бүртэйг хулгайлагдсны дараа ирсэн анхны хүн жарчуудаа байсан юм. Тэрээр энэ удаа ирэхдээ 3 хүүгээ буюу Зэлэм, Чингис хааны сүрвчийг сүүдэрлэм, ухаан төгөлдөр, стратеги шинжин болдог Сүбэдэ болон Чоор хааныг дагуулад ирсэн байдаг. Зарим хүмүүс түүнийг Зэнэрэ дагуулan ирсэн гэж хэлцдэг. Гэхдээ яг өөртөө нь ямар холбоотой хүмүүс дагуулan ирсэн нь тодорхойгүй байдаг. Ингээд тэр бөө 3 хүнийг Чингис даваачин өгсөн байдаг. Гэхдээ бөө мөн эсхийг нь бол баттай хэлж мэдэхгүй байна. Тэр хүн тодорхой цаг мөчүүдэд дахин гарч ирдэг. Үнэн дээр тэмдэглэгдэж үлдснээс ч илүү олон удаа ирдэг байсан мэт санагддаг. 3 дахь удаага ирэхдээ тэрээр Чингис хааны хувьд маш чухал мөч буюу Чингис хаан өөрийн барь сурыг тогтоож байх үед хоол хүнс авчирсан юм. Би хувьдаа түүхийн ихээхэн хэсгийг хасан тэмдэглэсэн болов уу гэж боддог. Учир нэг сурвалж дээр дурдсанаар тэднийг 16 жилийн турш уулзаагүй гэдэгт би хувьдаа итгэдэггүй. Тэд нэг нутагт амьдарч байсан хүмүүс шүү дээ. Тэр өвгөн Чингис хааныг төрөхтөн нахарчгээд дахиад 16 жилийн дараа л ирсэн гэвэл энэ нь маш эргэлзээтэй. Тэрээр Чингис хааныг сургах, хүмүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь ирээдүйн Чингис хааны сүсэг бишрлийн суурь болсон гэж би боддог. Тэмүүжин уулын хүнээс, ойн хүнээс суралцсан. Заримдаа энэ мэдлэг нь тал нутгийн амьдралын ухаанаас баг зэрэг өөр байсан ч Тэмүүжний боловсролын маш чухал хэсэг болсон байдаг. Тэгвэл тэр юуг өөрөөр хийсэн юм бэ? Та бүхэн мэдэж байгаа. Чингис дэлхийд ирэх хамгийн сайхан нөхдийг олж нөхөрлсөн. Чингис хаан дандаа хамгийн мэрэгэн оюун ухаантай, хамгийн хүчтэй дайчин, эсвэл хамгийн гарамгай стратегч байгаагүй ч харин хизээд тухайн ажил тохирсон хамгийн зөв хүнийг сонгож чаддаг байсан. Энэ бол түүний гайхамшигтай чанар. Тэр хүнийг хэрхэн сонгохоо мэддэг байсан. Тэр сонгосон хүмүүс нь түүний эсрэг эргээгүй. Мэдээж Джон Локийн түүх бол өөр. Огт өөрөөр өрнсөн байдаг. Жишээ нь түүний 8 шаргамар хулгайд алдагдахад тэрээр хятадд байсан тул мордоо эргүүлэн авахт нь тосломж хэрэгтэй болсон бөгөөд тэрээр тус ажилд зөв хүнийг олж чадсан. Тухайн үед тэд ердөө залуу хүүхэд байсан ч насан туршдаа нөхөрлсөн нь надад маш сонирхолтой санагдсан. Түүний амьдралд орж ирсэн хүн бүр нэг л тохиолдлоос бусд нь бүгд насан туршдаа түүнтэй хамт үлдсэн. Түүний хувьд хүмүүсийг өөртөө татах, тогтоон барих, үнэлж дүгнэх онцгой чадвартай байсан. Тэр хүмүүсийг хамаатан садан, угсаа гарал,
Байр суурь бүр боловсролоор нь ч биш, харин хийж бүтээх чадвараар нь дүгнсэн. Учир нь тэдний хэнэнч багштай байж сургуульд сурч байгааг тэр зөвхөн хийж чаддаг, бүтээж чаддаг чанараар нь сонгож байсан. Энэ бол түүнийг дэлхийн олон удирдагчаас ялгаруулсан чанар юм. Гэхдээ Чингис хаан эцэг хүний хувьд амьдралынхаа эцсийн мөчөд хэдий өөрийн хүүхдүүд нь түүний адил чадварлаг байгаагүй ч өвгүүдээ илүү үнэлж зарим талаар хэд шагнасан байдаг. Гэсэн ч зөв хүмүүсийг өртөө татах, зөв хүнийг сонгож ажлыг гүйцэтгүүлж чадсан тэр чанар нь түүний амьдралын хамгийн чухал зүйл байсан юм. Үүнээс гадна түүний үнэнч зан, эргэн тойрныхондоо үнэнч байх чанар нь онцгой байсан юм. Учир нь эцгийнх нь овог түүнээс урвсан. Тэр урвалт ямар байдаг вэ гэдгийг мэдэрсэн. Тэрээр овог аймагуудыг байлдан дагуулж тэднийг өөртөө нэгтгэхэд бид таны дагалдагч болно. За, бид найрсаг харилцаатай байна гэх мэтчлэн тэд янз бүрийн л амлалт өгдөг байсан. Гэхдээ элит давхарга нь өргөлж урууж байсан болохоор түүний хувьд тэр маш эртнээс л байлдан дагуулсан ард түмний дундаас элитүүдэд итгэж болохгүйг ойлгосон байдаг. Энэ сургамжийг тэр Монголын тал нутгаас олж авсан бөгөөд энэ нь насан туршийн сургамж байсан юм. Тиймээс л тэр хүмүүсийг угсаа гарал, төрсөн байр суурь, цол хэрэгмээр нь бус харин үнэнч байдлаар нь сонгодог байсан. Ялангуяа өөрийнх нь адил эгэл амьдралаас гарсан хүмүүсийг илүүд үздэг байв. Мөн тэр эгэл даруй амьдралаар амьдрахыг эрмэлздэг байв. Тэрээр цэргүүдийнхээ иддэг хоолыг идэж, тэднийхээ өмсдөг хувцсыг өмсөж, тэднийхээ адил гэрт унтдаг байсан. Та бодоод үзтээ. Агуу байлдан дагуулагч бүр өчүүхэн жижигхэн эрх мэдлнүүд хүртэл алт мөнгө торгоор гойж өөрөө өөртөө хөшөө босгодог байсан. Харин Чингис хаан юу ч зөвшөөрөөгүй. Ямар ч хөшөө, ямар ч зураг, ямар ч зуршил амьд ахуйдаа үлдээгээгүй. Тэр бол Монгол хүн. Тэр өөрийгөө Монгол гэдгийг л мэдэж байсан. Дэлхий дахинд өөрийгөө алдаршуулах гэж хичээгээгүй. Харин үйлдэлээрээ алдаршсан маш даруй төлөв нэгэн байсан. Дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж амжилтад хүрэхэд нөлөөлсөн олон эрдэм мэдлэг, шин чанар Чингис хаанд байсан гэж би боддог. Гэхдээ энэ амжилт ганц хүний чармаалт биш юм. Гагцхүй Чингис хаан бүхнийг зохион байгуулж нэгтгэн зөв цэргүүдийг, зөв жанжтыг сонгож дэлхийн хамгийн хүчрэхийг армийг бүрдүүлсэн юм. Үүнээс гадна тэрээр Монгол хүмүүрийн нэг бүрийн үнцнийг эддэг байсан. Энэ нь зөвхөн дайчин эрсгэлтгүй эмэгтэйчүүдийг ч онцгойлон үнэлж байсан. Түүний тогтолцоонд эрчүүд дайнд мурдж, харин эмэгтэйчүүд улс орныг удирдах байсан. Нүүдэлчин эхнэр гэрээ хариуцдаг. Бүхнийг зохицуулдаг. Нөхөр нь сар жилээр хол байгаад эхнэрүүд бүхнийг удирдана. Чингис хаан ч гэрээг удирдах чаддаг хүн. Улс орныг удирдах чадна хэмээн тодорхой хэлсэн байдаг. Иймээс тэр дайнд мордохдоо Монгол орны гэр бүлийнх нь эмэгтэйчүүдийн гарт үлдээдэг байв. Чингис хаан огтоо торгоны зам дагуу гэрэлүүлсэн байдаг. Орчуулгын нөлөөнд заримдаа огтоо өгсөн гэж бичдэгч нуус товчоонд тийм өгүүлбэр байхгүй. Харин тэрээр огтоо үтгэхдээ би чамд энэ улсыг захируулахаар өгч байна. Чиний анхны нөхөр бол чиний нэр төр юм шүү гэж маш тодорхой хэлсэн байдаг. Үүгээрээ ч тодорхой байгаа зогсохгүй. Их хвчлэн нөхөр нь Чингис хаантай хамт дайнд мордож, огт нь торгоны зам дагуух жижиг улсуудыг өдөрдөн үлддэг байлаа. Тэр өрдөө 1 сая хүнтэй гэдгээ мэдж байсан. Монгол тэр үед жижиг байсан. Тиймээс хүн бүрийг дайшлах хэрэгтэй байсан юм. Хүн бүр эзэнт гүрнийг удирдахад оролцох ёстой байсан. Энэ бол Чингис хааны зохион байгуулах, бодох чадварын илэрхийлэл. Гэвч энэ асуултад зөвхөн ийм байдлаар хариулах боломжгүй. Учир нь хариулт нь амьдралын өөр нэгэн хүрээнд сүсэг бишрлэр хариулах ёстой гэж би бодож байна. Энэ нь зөвхөн зохион байгуулах, бодох, эвлүүлэн нэгтгэх тухай биш юм. Харин түүний эзэмшсэн сүсэг бишрлийн хүчний тухай. Of thinking, of putting things together. But what was the spiritual power that he had? This also reminds me about this paragraph in the Secret History of Mongols. It describes the time he's growing up. Таны яриа надад Монголын нуус төвчний нэгэн хэсгийг санагдуулчихлаа. Тэмүүжин өсөж төрнөж байсан цаг үеийг цусан далай, дээрэм тонол, тасралтгүй хүн бүр нэгнээ хөнөөж дээрэмдэж байсан хэмээн дүрсэлсэн байдаг. Та тэр үеийн иймэрхүү дүрслийг санаж байгаа биз дээ? Энгийнээр тайлбарлавал маш олон овог аймагуд байсан. Өдөр шөнөгүй бие биен рүүгээ довтолж, алалцаж, дээрэмдэж байсан. Энэ бол түүний өсөж торинсон цаг үеийн дүр зураг. Мөн та ярианда түүнийг хууль тогтоосон агуу хуулийн тогтолцоог бий болгосон. Энэ хуулийн тогтолцоо нь эмэгтэйчүүдийг хулгайлахыг зогсоож, бусдын малыг дээрэмдөхийг хориглож, бусад олон зүйлийг зогсоосон гэж хэлсэн. Тэгвэл ийм дайсагналтай, дайн самуунтай орчин нь түүнийг хариуцлага үүрч бүх тал нутгийн ард түмнийг нэгэн удирдлагадор нэгтгэх хэрэгтэй гэж бодоход хүргэсэн болов уу? Миний бодлоор энэ бол түүний амьдралын замналд маш чухал нөлөө үзүүлсэн болов уу гэж бодож байна. Таны бодлоор энэ нөлөөсөн болов уу? Step people in under one domain. I mean, just your observation.
Yes, I think that's looking at the story, I think, at a very crucial point when he's trying to unite them all. But I think Түүхийг эргэн харвал хамгийн чухал мөч бол тэр бүхнийг нэгтгэхийг оролдож байсан цаг үе юм. Гэхдээ бид Чингис хаан гэхээс илүү Тэмүүжнийг эргэн харвал түүний амьдрал нийтийн үйл хэрэгцэж бай, дайнтж бай. Нэгэн эмэгтэйд өгсөн хайраас бүртээгс эхэлсэн байдаг. Тэр л Тэмүүжнийг хөдөлгсөн. Бүр тулгайлагдсан үед хэрв эгэл нэгэн залуу байсан бол өөр ихнэр хаях, өөр нутг руу нүүх, эсвэл өөр зам сонгох байсан баг. Харин Тэмүүжин тухайн үед ердөө 16, 17 настай залуу хөвгөн байсан ч бүртгүйгээр амьдрал утгагүй. Түүнийг эргүүлэн авахын төлөө өгөхөөс ч буцахгүй гэж шийдсэн юм. Энэ мөчөөс л түүний амьдралын үйл хэрэг эхэлсэн юм. Тэр үед жарчуудаа 3 хүүгийн хамт хүмүүсийн эрдгээр Зэнартайгаа хамт ирж энэ их үйлд тусалсан байдаг. Тиймээс эхэндээ Тэмүүжин тал нутгийн улс төрд оролцохыг хүсээгүй. Хэнийг ч байлдан дагуулахыг зорьсонгүй. Тэр зөвхөн амьдралынхаа хайрыг эргүүлэн авахыг л хүссэн. Мөн тэр мөчөд сарны гэрэл дор бүрттэйгөө дахин уучирсан түүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байсан болов уу? Тэр мөчөд л тэрээр энэ бүгдийг дуусгаад бүрттэйгөө хамт малаа маллаж эгэл амьдралаар амьдрахад бэлэн байгаа мэт санагдсан. Гэвч тэрээр үйл хэрэгэ бүтээхээр Ван хан тойрол ханаас дагаар хүссэн тул одоо тэдэнд хариу барин хүчргөх ёстой байсан юм. Мөн тухайн үед илүү баян, илүү хүчрхэг байсан жамуухад ч өглөгтэй байсан юм. Ингээд тэрээр гарцгүй болсон байдаг. Үүнээс гадна мэдээж тэр дайрч довтлохдоо дайснуудтай болсон байдаг. Тиймээс тэрээр энэ системд хүчээр татагдан орсон. Ингэхдээ тэрээр ихэндээ тойрол хан Ван ханд тусалж татар зэрэг бусад овог аймагуудтай тэмцэхэд сэтгэл хангалуун байсан боловч өнөөдрийн бидний хэлдгээр анги давхаргын үзэл гарч байгааг ойлгож эхэлсэн байдаг. Жишээ нь тойрол хан өөрийн гэр бүл болон Чингис хааны гэр бүлийн хооронд гэрлэлтийг зөвшөөрөхгүй байсан. Учир нь тэд бол монголчууд мөн 8 хааны хатан их монголчуудыг бусдаас дорж ярьдаг байсан. Өөрийнх нь төлөө тулалдаж, баяжуулж, өчрхөг болгож байсан хүмүүс нь түүнээс урууж байгааг аажмаар ойлгож эхэлсэн. Ингээд тэр өөрийн эргэн тойрондох овог аймагуудыг илүү шударга, илүү зөв тогтолцоонд нэгтгэхийг хүссэн. Миний бодлоор түүний амьдралын алхам бүрэн түүний алсын хараа хүсэл мөрөөдөл найдварыг бадрааж байсан болов уу? Эцэст нь түүний сүүлийн мөрөөдөл нь бүх дэлхийг нэгэн хуйлд ор их тайван улс болгон нэгтгэх явдал байсан юм. Улс бүр өөрийн хуйлтай байж болох ч Тэнгэрийн нэгэн хуйлд ор бүх хүн, бүх ард түмэн захирагдах ёстой. Ингээд түүний амьдралын алсын хараа өргөжин дурлсан хүүнээс эхлэн ноёныхоо төлөө тулдах дайчин залуу болж дараа нь ядуу дарлагдсан ард түмний төлөө тэмцэх шудраг ёсны бэлэг тэмдэг болж эцэстээ овог аймагуудыг мүлжиж байсан засаглалын эсрэг тэмцэл төрсөн. And then finally, to war against the great civilizations that were taking advantage of tribal people. Thank you very much. Now let's lean towards this question about the collective culture. Yes. Баярлалаа. Одоо тухайн үеийн монголчуудын хамтын соёл, хамтын чанарын тухай асуулт руу оръё. Жамуух нэгэн удаа Тэмүүжин Ван хан хоёрыг зах дээр хүмүүсийг довтлохоор төлөвлөсөн өдрөөс 3 өдөр хоцорсон гэж буруутхан монгол хүний заавал андгаа босуу гэж сануулсныг Монголын нууц товчоонд бичсэн байдаг. Би өмнө нь банкны брокероор ажиллаж байсан. Арилжааны ертөнцид миний үг бол миний баталгаа гэсэн соёл бий. Энэ нь надад тухайн үеийн монголчуудын нэгэн дүр төрхийг харуулсан юм. Харин өнөө үетэй харьцуулбал монгол хүн заа гэж хэлэхэд магадгүй эсвэл магадгүй биш. Баталгаатай ч байж магадгүй, эсвэл үгүй ч байж магадгүй мэт ойлгогддог. Жамуухын хэлснээр монгол хүний заа гэх үгийн үнц нь буурсан байна. Чингис хаан бол стратегийн суу тухаантан. Түүний стратегийн үр дүн цар хүрээний хувьд өмнөнж, хойнж хинч түүнтэй эн зэрэгцэхгүй. Маш богино хугацаанд ямар ч нөөцгүйгээр ийм их үйлсийг бүтээсэн хүн. Гэхдээ бас нөгөө талдаа энэ агуу стратегийг дагах, дэмжих, дагалдагчтай байх ёстой байсан. Тэгвэл таны бодлоор тухайн дагалдагч нар нь ямар чанаруудтай байсан бэ? What could have that been, from your perspective? So we move into a different level of analysis that we look at the whole culture and what is it that's making it possible. Тэгвэл өөр төвшөнд зөвхөн нэг хүний тухай биш, харин бүхэл бүтэн соёлын тухай, яаж ийм зүйл боломжтой болсон тухай авч үзье. Яагаад энэ соёл, яагаад Монгол хүн үүнийг хийсэн тухай ярив. Түүхийг харвал дэлхийн олон оронд газар нутагт төвлөрдөг. Лондон, Парис, Ром, Афин зэрэг агуу хотуудын тухай, эсвэл өнөөгийн Бээжингийн тухай, тэдгээр нь барилга байгууламжийн тухай, агуу цайз, орд харш, энэтхэгийн Таж Махал, Египтийн пирамид, Хятадын цагаан хэрэг гэх мэт энэ бүхэн бол суурин иргэншлийн мөн чанар,
Харин Монголын түүхийг бодоод үзвэл Чингис хааны түүхийн бүхий л хэсэг Монгол нутаг, Монгол орны нутаг дэвсгэр даяар өрнөж байсан. Та бараг хааж утсан ямар нэгэн үйл явдал болсон л байдаг. Учир нь Монголын түүх зөвхөн газар нутаг, барилга, байгууламжид оршдоггүй. Хүний гараар бүтээсэн зүйлсд оршдоггүй. Монголын түүх бол хөдөлгөөний тухай байдаг. Монголын соёл нь хөдөлгөөн дээр суурилдаг. Хөдөлгөөн нь сэтгэлгээ, хүмүүс, худалдаа, бараа таварын холболт юм. Энэ бүхэн бол хөдөлгөөн. Энэ бол нүүдэлчдийн иргэншлийн мөн чанар. Иймээс тэр үед Хятад, ойрхон орондод Орос зэрэг бүгд газар нутаг, хот суурин дээр төвлөрч байсан бол монголчуудын хувьд харилцаа, холбоо, хөдөлгөөн дээр суурилж байсан юм. Жишээ нь эндээс Унгар руу 6-7 хоногийн дотор мэдээ хүргэх шаардлагатай байсан. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Үнэхээр онцгой. Тиймээс суурин иргэншил ба нүүдэлчдийн иргэншлийн үндсэн ялгаа л энэ юм. Энэ маш чухал. Энэ нь бүхэлдээ сэтгэлгээний ялгаа юм. Хэрэв бид тариачдын амьдралыг аваад үзвэл дэлхийн хаанч байсан Хятад, Европ, Америкт ч байсан бай. Тэд өглөө босоод гадаа гарч тариаландаа зориулан цаг агаарын байдлыг ажин юу хийхэд төлөвлөдөг. Тариалан эрхлэхэд хизээ газраа хагалгах, хизээ өрөө тарих, хизээ услах ёстой нь тодорхой байдаг. Энэ нь жил бүрл давтагдж байдаг. Цаг агаар баг зэрэг өөрчлөгдөхөд тэрэнд нь л тохируулдаг. Идэх бороо орвол шуудуу татан усаа залуулна. Гантай жил бол мөн л шуудуу татан ус оруулна. Тэд бодох хэрэгтэйч өдөрт 10 орчим зүйлийг л харгалзан үздэг. Монголчуудын хувьд мөн л адил гэрээсээ гараад мөн л адил тэнгэрийн байр байдлыг ажина. Гэхдээ нүүдэлчдэд нэгэн жигд игнэн тарьсан тариалан байхгүй. Харин малтай, морь, хонь бүгд адилхан харагдаж болгоч малчин хүн нэг бүрийг нь зүсэлж чадна. Хэрэв танд 100, 200 мал байлаа гэж бодоход та бүгдийг нь нэг бүрчлэн мэдэх шаардлагатай болдог. Энэ мал нь хөлөө гэмтээсэн, нөгөө нь идэхэд хүндрэлтэй байгаа. Энэ нь хээлтэй. Энэ нь сая төлөвлөсөн. Төлөө хүүлэхэд хүндрэлтэй байж магадгүй гэд мал бүрийг нэг бүрчлэн мэдэж байх хэрэгтэй болдог. Би сэтгэл судлаач биш ч энэ нь монголчуудын сэтгэлгээний арга барилд маш том ялгаа авчирсан гэж боддог. Өнөөдөр ч гэсэн тэдний сэтгэлгээ суурин хүмүүсийнхээс өөр хэвээрээ байгаа. Суурин хүмүүсийн хувьд баялагийг цуглуулж хамгаалах нь чухал байдаг. Тиймээс тэд хан барьж, агуулга барьж баялагаа хадгалдаг. Харин Чингис хааны хувьд ямар ч хан, ямар ч агуулга бариагүй. Тэр бол хөдөлгөөний хүн. Тэгвэл тэр юу хийсэн юм? Тэр хөрөнгө мөнгөө цуглуулсан юм уу? Нэг талаараа тэр дэлхийн түүхэнд хамгийн их баялагийг захирч байсан, хамгийн баян хүн байсан. Гэвч нөгөө талд тэрээр эгэл даруй хүн байсан. Алт мөнгө торог турдан өмсдөггүй байсан. Энгийн, маш энгийн амьдралтай байсан. Тэгвэл тэр яг юу хийсэн юм бэ гэж дахиад асууя. Энэ бол хөдөлгөөний орон. Тэр баялагийг хөдөлгөөнд оруулсан. Түүний төлөө тулалдсан дайчин бүр гэртээ баялагтай хардаг байсан. Хэрэв тэр дайчин иргэн ирээгүй бол Чингис хаан ээжд нь баялаг өгдөг байсан. Хэрэв нөхөр нь буцаж ирээгүй бол эхнэрт нь хөрөнгө мөнгө өгдөг байсан. Хэрэв эцэг нь буцаж ирээгүй бол хүүхдүүдэд нь баялаг хуваалдаг байсан. Тэр баялагийг хөдөлгөөнд оруулсан. Хэрэв та асар томд сайз бариад бүх баялагаа хадгалбал тэр баялаг зүгээр л юу ч хийхгүй оршин. Та алтыг идэж чадахгүй шүү дээ. Алт юу ч хийхгүй. Зүгээр л хэвтэлнэ гэж нэгэнтээ халифт хэлсэн байдаг. Харин Монголын арга барил бол өргөлж хөдөлгөөн юм. Баялаг байнга хөдөлгөөнд орж хэн нэгэнд багч гисэн ашиг өгөх хэрэгтэй. Нэг нь худалдаж авна, нөгөөх нь зарна. Ингэснээр хүн бүр багч гисэн ашиг хүртдэг. Чингис хааны хүү өгөөдөө хаан эцэгшгээ хэтэрхий өглөгч. Хэтэрхий ихийг өгдөг гэж хүмүүст шүүмжлүүлдэг байсан. Гэхдээ өгөөдөө хаан тэгвэл энэ хаашаа явах юм? Энэ хаашаа явах юм бэ? Энэ бол миний эзэнт гүрэн. Энэ эргэж ирнэ. Эргээд л ороод ирнэ. Эргээд ороод ирэхэд нь дахиад л өгдөг гэж хэлж байсан. Тэгэхлээр хөдөлгөөн гэдэг нь мала улирлаар нь нэг газраас нөгөө шилжүүлэн нүүдлэх бус харин бүхнийг өөрөөр сэтгэх нэгэн арга юм. Тиймээс би Чингис хааныг орчин үеийн ертөнцийг бүтээсэн хүн гэж хэлж болно. Учир нь тэр үед хэн ч ингэж бодож байгаагүй. Тэр л ингэж бодож байсан юм. Юуны өмнө яагаад тэр орчин үеийн хүн байсан бэ гэж асууя. Тэр эмэгтэйчүүдийг төрийн зөвлөлд оруулсан. Тэр бүх хүнд шашны эрх чөлөөг олгосон. Илч төлөөлөгчийг хохироохыг хоригдсон. Худалдааг дэмжсэн гэд эдгээрийг бид бүгд мэднэ. Гэхдээ түүний орчин үеийн болгож буй шин чанар нь зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Түүний гаргасан хууль тогтоолч орчин үеийн байсан. Тэр хөдөлгөөний тухай сэтгэлгээгээрээ орчин үеийн хүн байсан. Хөдөлгөөн нь түүний арим дэлхийг байлдан дагуулахад нөлөөлсөн. Энэ нь эдийн засагт ч нөлөөлсөн. Тэр баялагийг хөдөлгөөнд оруулсан. Харин Хятад, Перс, Иран, Ирак зэрэг улсуудын баялаг нь илүү тогтворгүй байсан. Тэдний баялаг нь элитийн гарт зүгээр л хөдөлгөөнгүй байж улам суларч өнгөйтэн цэрэг ирсээ хүртэл цалинжуулдаггүй байсан. Чингис хаан баялагын нууц нь хаанд, эзэнд, элитэд оршдоггүй, гагцгүй. Баялагын нууц нь ард түмэнд, өөрийнх нь ард түмэнд, өөрийнх нь улс оронд оршдог гэдгийг мэддэг байсан.
Тиймээс би түүнийг нүүдэлчин монголчуудын хөдөлгөөний сэтгэлгээг дараагийн түвшинд хүргэсэн гэж боддог. Чингис хаан багасаа тус чадварыг эзэмшсэн байдаг. Мөн ууланд амьдарч байхдаа ан аав хийх чадварыг ч эзэмшсэн. Энэ бүхнийг хослуулан тэр илүү өндөр түвшний иргэншилд хүргэсэн юм. As a child, but he also acquired a lot of hunting instincts, I think, and hunting skills because he was living in the mountains. So he had this combination, and together he carried it up to a higher level of civilization. Strategy is about dealing with complexity, and Mr. Jack Weatherford, I think many of you, I taught you a lesson on strategy. Стратеги гэдэг нь нарийн төвөгтэй байдлыг зохицуулах тухай байдаг. Би та бүхэнд нөхцөл байдлын анализ хийн хэрхэн стратеги гаргах тухай заасан. Нүүдэлчин амьдрал таныг 100 өөр нөхцөл байдлыг харгалзан үзэхэд хүргэдэг. Таны хэлсэн өнцөг яг голыг нь олсон. Үнэхээр чухал нээлт байсан гэж би бодож байна. Мөн та дата анализ, дата олборлолтын тухай дурдсан. Чингис хааны хатуу чанд журам, мордон дайштаас эхлээд айл өрх бүр хаалганда тэмдэг тавьж, хэдэн хүн амьдарч байгаа, хэдэн малтай гих мэтэр бүртгэхийг шаарддаг байсан. Энэ бол тооллого. Ингээд тэр монголчуудыг нэгтгэн 1206 онд Монголын эзэнт гүрнийг байгууламгц улс даяар тооллого зохион байгуулсан. Тэр эзэлсэн улс бүрийг яг ив нарийн тооллогод хамруулсан. Та бас нүүдэлчд малаа тоолдог тухай ярьж байсан. Би 5-6 настайдаа хөдөө мал дээр байсан юм л да. Би яг тэгж малаа тоолдог байсан. Тухайн үед орой болгон бүх малыг нэг бүрчлэн тоолж, нэг ч мал дутаалгүй бүрэн бүтэн байлгах үүрэгтэй байсан юм. Мөн та зөв хэлсэн. Нүүдэлчин ард түмэн бид малаа нэг бүрчлэн таньдаг. Тэд багцалсан торх шиг бөөн зүйл биш. Тэд бол тус тусдаа амьд биш ч үү дээ. Тэр морь өөрийн гэсэн зан ааштай, энэ ямаа төвөгтэй, тэр хон найрсаг, тэд бараг хүн шиг. Тиймээс мал тоолох үүрэг хүлээх нь нүүдэлчдийн амьдралын маш чухал хэсэг юм. Өнөөдрийн хувьд дата олборлолт нь асар том сэдэв болж байна. Өнөөгийн Монголын компаниудад энэ бэрхшээл тулгарч байна. Бидэнд дүн шинжилгээ хийх шаардлагатай дата асар их байна. Яг одоо бид бизнес төлөвлөгөө гаргаж байгаа цаг үе. Манай хүмүүс, манай удирдлагууд энэ тоон дээр ажиллаж сууна гэсэн үг. Тэгэхээр та бидэнд ийм чанаруудын тухай илүү дэлгэрэнгүй ярьж өгч болох уу? Эсвэл Чингис хааны дата цуглуулалтын тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгвөл манай бизнес эрхлэгчдэд илүү их хэрэгтэй байх аа. This data collection of Genghis Khan, I mean, that would be also helpful to these business people. I think this takes us very quickly into the modern world, but yes, the Түүний nomads чанарууд нь are in бид his бүдийг маш time. урттайгаар орчин үе рүү аваачсан гэж би боддог. Тэмүүчний үед нүүдэлчид бүх амьтдыг өөрөөр төсөлж, өөрөөр тоогоор илэрхийлж, хэдэн хонин нэг үхэртэй эсвэл нэг морьтой тэнцэн гэх мэтээр тооцоолох шаардлагатай байсан. Энэ нь үнэхээр өөр сэтгэлгээ гэж хэлж болно. Хэрв та будаа эсвэл тариан талбайтай байлаа гэж бодоход нэг ширхэг будаа эсвэл тариан түрүү яаж байгаа нь чухал биш. Учир нь бүгд адилхан. Нэг нь хорхойтвол бүгд л хорхойтсон гэсэн үг. Ер нь л бүгд л адилхан гэсэн үг. Харин монголчуудын хувьд мал бүр өөр. Мал бүрийг нэгтгэн бодохын тулд багслан харах хэрэгтэй болдог. Тийм ч болохоор тэмүүжний тус чадвар болон бусад газруудаас олж мэдсэн тооны ухаан нь түүнд тусалсан болов уу? Тэгэхээр 10 системийг Чингис хааныг мэдлэхээс ч өмнө нүүдэлчд болон зарим нэг төрөг овг аймагуд хэрэгэлдэг байсан. Харин тэрээр энэ 10 системийн үн цэнийг олж харан өөрийнхөө тогтолцоонд оруулсан байдаг. Мөн айл гэрийн хаалга дээр хүн амын тоолгыг бичих нь өмнө нь хятадд хэрэглэгдэж байсан. Тэр мөн санааг авч дэлхийд даяар түгээн Монголын эзэнт гүрэн даяар тооллого хийдэг болсон. Ингийн тулд түүнд бүх хүний мэдээлэл хэрэгтэй байсан нь бусад нийгмийн тогтолцооноос огт өөр байсан юм. Түүхэнд хэдэн зуун сая хүнийг захирч байсан. Хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан ч өөрийн ард ердөө 1 сая хүнтэй байсан. Тиймээс тооллогын тооцоо хөтлөх хэрэгтэй болсон. Энэ санааг би өнөөдөр ирээдүйтэй холбож хэлбээр байна. Чингис хаан орчин үеийн ертөнцийг бүтээсэн нь гэсэн гарчигт тэр үнэхээр орчин үеийг бүтээсэн гэж хэлж болно. Учир нь түүний хуульд бид өмнө нь дурдсан шашны эрх чөлөө, элч төлөөлөгчийн эрх чөлөө, эмэгтэйчүүдийн эрх, худалдааны эрх чөлөө бүгд багтсан байсан. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс эдгээрийг үзэл баримтлал гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ бол орчин үеийн шинж. Түүний үед хэн ч ийм зүйл хийгээгүй. Энэ бол орчин үеийн шинж. Гэвч үнэн хэрэгтээ өнөөдөр ч эдгээрийг бүрэн хэрэгжүүлж буй улс гэж би мэдэхгүй. Шашны жинхэнэ эрх чөлөө бүх хүнд байдаг улс гэж би мэдэхгүй. Ямар нэгэн цөөхөн эсрэг ялгуурлал үргэлж байдаг. Эмэгтэйчүүдийг намайлцах нь өнөөдөр ч орчин үеийн ертөнцид байна. Элч төлөөлөгчөд хулгайлагдах, аллагад хүртэх явдалч гардаг. Худалдаанд саадчруулах хаан хаалт хүртэл үргэлж бий. Бид Чингис хааны гаргасан хуультай зарчмын хувьд санал нийлдэг. Гэвч дахин нэг удаа дэлхий Чингис хааны хууль саазад хүрч чадсангүй. Сонирхолтой нь монголчууд хөх тэнгэр, буддистуудад судар ном өгч тэднийг лам болгон томилсныг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Тэд Христийн шашинтнуудад судар санваартан өгсөн. Тэд даосчуудад судар өгч санваартан төмөлсөн. Тэд мусульмануудад судар өгч имам, багш, муллаг өгсөн. Гэвч эдгээр хүмүүсийн хинэнч өөрийн судраа дагаагүй. Хинэнч өөрийн лам, муллаа эсвэл сүмийн өдөртөгчөө дагаагүй. Хинэнч дагаагүй. Хөх тэнгэр Монгол хүмүүст газар дэлхийн сүнсийг, улаач, удган хангиргийг өгсөн. Харин бид монголчууд тэнгэрийн хуулийг дагна гэж Чингис хаан хэлсэн байдаг. Тэгэхээр хуультай байх болон хуулийг хэрэгжүүлэх хоёрын хооронд ялгаа бий. Чингис хаан хуультай байсан, хуулиач дагсан. Түүний үг түүний дангараг байсан. Түүний үг бүх талаараа алт шиг үнцэнтэй байсан. Энэ утгаараа би түүнийг орчин үеийн хүн гэж харддаггүй. Өнөөдөр бүх зүйл зүгээр бид харагдж байгаа боловч мэдээлэл өгдөл гэхээр тэр юу юм бэ? Тэр нь хаана оршдог юм? Харин өнгөрсөн соёл иргэншлүүд баялгаа хаана байгааг мэддэг байсан. Ром, Иерусалим болон дэлхийн агуу хотууд хаана шашин, хаана эрх мэдэл, хаана баялаг байгаагаа мэддэг байсан. Харин өнөөдөр бид хамгийн чухал зүйлс нь хаана оршиж байгааг мэддгүй ертөнцид амьдарч байна. Тэд интернетэд, гар утасны аппликейшнүүдэд гээд миний ойлгодгүй зүйлсээр оршиж байна. Миний аж ахуй надад байнга заах гэж оролдогч. Гэхдээ би цаанаас алс сурдаггүй. Тэгсэн ч гэсэн бид маш хурдтай өөрчлөгдөж буй орчин үеийн ертөнцид амьдарч байна. Өнгөрсөнтэй харьцуулахад газар нутаг тийм чухал биш болсон. Одоо бүх зүйл хөдөлгөөнтэй холбоотой болсон. Тийм ч учраас бүх дэлхийд Монгол ухаан хэрэгтэй. Учир нь Монгол ухаан аль хэдийнэ хөдөлгөөнд бэлтгэгдсэн. Монгол соёл хэдэн зуун, хэдэн мянган жилийн турш хөдөлгөөнд бэлтгэгдсэн. Чингис хаан ч үүнийг дээд хэмжээнд хүргэсэн. Өнөөдрийн орчин үеийн залуучуудад ч энэ уруу хаан бий. Хэдий хотод амьдарч зөвхөн наадмаар л дээл өмсөж, морь унахын оронд дөрвөн дугуйт хөлгөлдөг болсон гээд маш олон зүйл өөрчлөгдсөн ч таны төрсөн соёл бол тэр соёл л хэвээрээ. Тэр соёл толгой дотор нь нэгэн зэрэг 100 хувьсгч 200 хувьсгчийн хөдөлгөөнийг ойлгох чадварыг бий болгосон. Энэ бол орчин үеийн ертөнц биш. Бид зөвхөн одоо л ирээдүйн зах зохиос харж эхэлж байна. Хэрэг би номоо дахин бичих хэрэгтэй болбол хэдий одоо бичсэн хөлбрийг минь олон хүн шүүмжлэн хил ам дагуулсан хэдий ч магадгүй ирээдүйг бүтээхэд Чингис хаан гэж нэрлэх байсан баг. Түүх судлах нь сонирхолтой, хөгжилтэй, цаг нөхцөөх нэг арга байж болох ч гол нь юуг яагаад судлах нь чухал. Хэрэг бид түүнээс ямар нэг зүйл суралцахгүй бол ямар хэрэгтэй юм бэ? Тийм ч учраас Чингис хааны тухай судлах нь миний хувьд чухал байсан юм. Өнөөдөр бид Чингис хаанд илүү их хүндэтгэл үзүүлж, илүү их алдаршуулж шүтдэг болсон байна. Гэвч миний бодлоор энэ нь Чингис хаанаас суралцахтай харьцуулахад тийм ч чухал биш. Чингис хаан хэрхэн бодож, хэрхэн үлдэж байсныг нь харах хэрэгтэй. Хэдий бид өөр цаг хугацаанд амьдарч байгаа ч тэр өнөөдөр байсан бол яах байсан бол? Ямар ч байсан тэр цэрэг ирсээр дэлхийг байлдан дагуулахгүй байсан байх. Учир нь одоо бол улс нь хэтэрхий жижиг. Технологи хэтэрхий төвөгтэйгээд олон шалтгаан бий. Гэхдээ Чингис хааны зорилго өмнөхтэйгээ адилхан. Дэлхийд дахныг их таймнаар нэгтгэх хэвээрэл байх байсан баг. Тэрээр технологиг маш хурдан хүлээн авдаг байсан. Тэр тухайн цаг үед гарч ирж байсан шинэ зүйлсийг маш хурдан хүлээн авдаг байсан. Өнөөдөр ч тэр нь адилхан байх байсан болов уу гэж би бодож байна. Магадгүй тэр шинэ ертөнцийг шинэ аргаар бүтээхийг оролдож монголчуудын хөдөлгөөн, уян хатан байдал, олон хувьсгчийг нэгэн зэрэг бодох чадварыг ашиглах байсан. Skills of mobility, of movement, of thinking about many different variables at one time. I think he might be, he could be a chairman of an AI company. Миний бодлоор Чингис хаан хиймэл оюун ухааны компанийн тузын дарга байх байсан болов уу? Хиймэл оюун ухаанаар дэлхийг байлдан дагуулад л тэгээд ахаад нэг жижиг асуулт байна. Удирдагч төрдөг үү? Эсвэл бүтдэг үү? Таны номыг уншиж, подкастуудыг сонсоод би таны хэлж байгаа нь удирдагчд бүтдэг гэж ойлгосон. Хэдийгээр тодорхой байсан ч та илүү тодруулж өгөөч. They were created, but I mean, could you clarify it yourself? I don't know. I don't know the answer. And obviously Тэрээр мэдхгүй. Мэдээж би энэ талаар маш их бодсон. Ялангуяа Чингис хааны амьдрал болон бусад Монгол хаадын тухайд. Гэхдээ бус нь бүгд ирэх тархтай. Ямар нэгэн байр суурь төрсөн буюу амьдралын гараа аль хэдийнээс сайн байсан. Өгөөдөө хаан, Хувлаа хаан эсвэл хинч бай те тэдний нөхцөл байдал огтур байсан. Би удирдагч бүтдэг их тал руугаа илүү хандмаар. Учир нь Чингис хаан буюу Тэмүүжний хувьд тэр хэрхэн хөгжсөнийг хар. Гэхдээ намайг хамгийн их хэрэгэлзүүлдэг хэсэг бол түүний зүсэг бишрлэн буюу бидний хэлдгээр химор. Түүний дотор юу байсан бол түүнийг хөдөлгөж, удирдах, чиглүүлж, урамшуулж байсан химор гэж юу вэ? Түүний хувьд зүсэг бишрлэн ямар өргөтэй байсан бэ? Тэр өргөлж бурхан халтууныг шүтдэг байсан. Тэр өргөлж мөнх хөх тэнгэрийг шүтдэг байсан. Мөн өргөлж их дэлхийг шүтдэг байсан. Бүр үргэлж тэр тэнгэрийг газаргүйгээр хизээж дурдаагүй.
Өргөлж хамттан дурддаг байсан. Тэгэхээр маш хүчтэй сүсэг бишрэлтэй байсан. Үнийг бичгээр үнэхээр олж чадахгүй. Зөвхөн багахан уул мөрийг харж болно. Нуус товчноос бид энэ болсон, тэр тэгж хэлсэн гэдгийг л олж чадна. Гэвч тэр юу бодож байсан бол, тэр юу мэдэрч байсан бол, түүний дотор юу байсан бол, энэ хаанаас ирсэн юм бол, ээжээс нэрсэн үү, амьдралынхаа нөхцөл байдлаас ирсэн үү? Хэрвээ олж чадвал би бүхэл зургаар нь харах боломжтой болно. Миний бодлоор энэ маш чухал. Тэгэхээр би тодорхой хариулт өгч чадахгүй. Харин миний үг хийх хүсч буй хариулт бол өдөртөгч бүтдэг. Учир нь хэрэг өдөртөгч бүтдэг бол бид бүгд өөрсдийнхөө хамгийн сайн хөлбрийг бүтээх боломжтой гэсэн үг. Түүнийг дуурайх биш, харин бид юу хийж чадаж байгаа түүнийг хамгийн сайнаар нь хийж, шударга байж, бусдад зүй ёсоор ээлдгээр, энэрэнгүйгээр хандана гэсэн үг. Эдгээр нь маш чухал. Эдгээрийг эрдэмтэд ч бидэнд тайлбарлаж чадахгүй. Гэхдээ би заримдаа ингэж боддог юм. Магадгүй Монгол хөгжим, Монгол бүжгийн хөдөлгөөнөөс хүртэл монголчуудын онгод тэнгэрийн хүч илэрч байдаг. Магадгүй тэр өөрийн ард түмнээс, өөрийн соёлоос, өөрийн амьдарч байсан хинтийн нутгийн онгод тэнгэрээс тэр хүчийг олж авсан байж болох юм. Би яг баттай хэлж чадахгүй. Гэхдээ энэ нь түүний амьдралд маш хүчтэй зүйл байсан. Түүнийг удирдах, чиглүүлж байсан. Тэр хүч магадгүй бидэнд ч нээлттэй байж болох юм. Магадгүй бид тэр хүчний багахан хэсгийг хүртэж болох юм. Түүний хувьд хэнгэргийн дуу байсан болов уу? Тэрээр үргэлж бөөгийн дуу, хэнгэргийн дууг сонсдог байсан. Энэ л түүнд бүхний хийх хүч өгсөн. Эцэст нь би түүний амьдралын талаар олон хариулагдаагүй асуултын адилаар энэ асуултад яг хариулж чадахгүй зөвхөн таамаглаж чадна. Тэгэхээр би мэдэхгүй байна. Speculate on things but I don't know. Гэхдээ та удирдагч бүтдэг гэсэн тал руугаа илүү байр суурьтай байсан шүү дээ. I am somewhat, but it's a creation not just of one person. Гэхдээ энэ зөвхөн нэг хүний бүтээл биш. Энэ нь бас нэгэн соёлын, нэгэн гэр бүлийн бидний харж чадахгүй онгод тэнгэрийн бүтээл юм. Түүний онгод тэнгэр нь ямар байсан бэ? Үүний ихэнхийг бид харж чадахгүй. Зөвхөн итгэн үг л бидэнд үлдсэн. Тэгээд би бодохдоо бүгд нийлээд удирдагч бүтдэг гэж үздэг. Гэхдээ ягаад энэ түүхэнд зөвхөн нэг удаа болсон юм бол? Why only once? Because there was this, we had this. Энэ нь социализмоос болсон юм. Мөн барууны улсууд 1940-од оноос хойш шинжлэх ухааны агт амар дамжсан. Тиймээс далд ухамсар болон бүхий л уламжлалуудыг өгөөсгсөн. Бидний тархийг угаасан. Харин миний бодлоор эдгээр эртний уламжлал, ёс заншил, ялангуяа бөөгийн ёс болон далд ухамсарт нэвтрэхээр бүтээгдсэн хингэргийн үргэн нь магадгүй гүн энергийг эсвэл гүн хариуцлагыг сэргээх нэгэн хэрэгслүүд юм. Тиймээс би бодохдоо одоо дахин гарч ирж байгаа сэргэж байхад нь тэнцвэрийг олох нь чухал юм болов уу гэж бодож байна. Тийм үү? Энэ 90 үед маш их мэдээлэл байна. Тиймээс нийгмийн сүлжээний хор хөнөөлж их байгаа. Хэрв буруу ашиглавал эсвэл зүгээр л тасралгүй скроллдоод байвал энэ нь тархи угаахтай адил гэж би боддог. Тэгээд таны хувьд 90-ад оноос хойш Монголын янз бүрийн үе шатуудыг харлаа, үзлээ, тууллаа. Энэ хугацаанд бид ардчлалыг хүлээн авч эдийн засгийн шилжилт хийсэн. Гэхдээ одоо хүртэл нэг ч Монгол эдийн засагч бид бүрэн шилжсэн гэж хэлж чадахгүй байна. Энэ шилжилт эцсийн хүү эсвэл бид одоо ч шилжилт хийсээр байна уу? Миний бодлоор бид гацсан гэж бодож байна. Тэгвэл та монголчуудад юу гэж зөвлөх вэ? Нэгдүгээр антропологийн хувьд, хоёрдугаар Монголын түүх судлаачийн хувьд, гуравдугаар улс төр судлаачийн хувьд, эцэст нь Монголыг хайрладаг Америк хүний хувьд, бараг л Монгол болсон хүний хувьд та юу гэж зөвлөх вэ? Бид юу хийх ёстой вэ? Бид Чингис хаанаас юу суралцах хэрэгтэй вэ? Should they ignite or what should they be doing when we look at when we learn from Genghis Khan's? Okay, why you ask me such hard questions? Let's get some easy things like when was he born? Ягаад надаас юм хэцүү асуулт асуудаг юм бэ? Амархан зүйл яриа л та. Жишээ нь тэр хизээ төрсөн гэх мэт. Нэгдүгээрт би хэн нэгэнд зөвлөгөө өгөх хүн биш. Миний ач зээнаар хүртэл надад түүнийг маш сайн ойлгуулдаг. Та мэдэндээ би орчин үеийн хүн биш. Би монгол хүн биш. Би бизнесмен биш. Би бүр мэрэгжилтэн ч биш. Би өөрийгөө одоо ч Монголын түүхийг судалдаг оюутан л гэж боддог. Ялангуяа гадаад хүний хувьд би маш болгоомжтой байх ёстой. Гэхдээ харамсалтай нь манай нутгийн мэрэгжилтнүүд энэ тэрүүгээр яваад хүмүүст ингэж амьдр, тэгж амьдр гэд хэрхэн амьдрах ёстойг заагаад явж буй их. Магадгүй энэ нь Америкт бүх зүйл маш сайхан байгаатай холбоотой байх. Тиймээс тэд хүн бүр зөвлөгөө өгч чадна гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ өнөөдөр улс орон бүр Америк, барууны улсууд бүх дэлхийн систем тэр чигтээ маш хүчтэй дарамтад байна. Та хэлсэнтэй шинжлэх ухааны хувьсгал,
Технологийн хувьсгал ойролцоогоор 500-аас 600 жил үргэлжилж улам их хүчийг хоригдлуулсан гэж. Тиймдээ ч бид бүх зүйлийн гаргалгааг, хариултыг технологиос хайж эхэлсэн. Хэрв таны бие өвдөх юм бол ямар нэгэн уух юм байх ёстой. Уух шахмал байх ёстой. Асуудлыг шийддэг ямар нэгэн машин, процедур байх ёстой. Бид бүхнийг технологиор шийдэхийг хүсдэг. Гэвч технологи биднийг сонирхолтой чиглэлд хөтлсөн. Та мянган жилээр нь хараад үзвэл бүх зүйл хүний явж чадах хурданд суурилж байсан. Явганаар, морьтой, эсвэл тэмээтэй бүх зүйл. Тэгээд дараа нь уурын хөдөлгүүр 1700-аас 1800 онд гарч ирсэн. Бид уурын хөдөлгүүртэй усан онгоц галт хэрэгтэй болсон. Гэтэл гэнэтл 20-р зуунд хүмүүс санаа, бараа бүтээгдэхүүн, тээвэргээд бүх зүйл хурдан хөдөлж эхэлсэн. 19-р зуунд цахилгаан шуудан. Дараа нь бид радио телевизийг харилцаа холбоонд ашиглаж эхэлсэн. Түүний дараа нь онгоцтой болсон гэд бүх зүйл хөгжиж байна. Гэхдээ энэ нь тогтмол технологиос хөдөлгөөнөөр хөгжиж байгаа юм. Тэгэхээр дэлхийн нийт сүүлийн 500 жилд монголчууд аль хэдийн ихнээсээ байсан тэр чиглэл рүү явж байна. Тэд хөдөлгөөнтэй байсан, тэд морьтой байсан ч гэсэн энэ нь хөдөлгөөн. Энэ бол сэтгэлгээний адилхан систем юм. Тиймээс монголчууд юу сурах ёстой талаар би зөвлөгөө өгөхөөс илүүтэйгээр дэлхийн нийт монголчуудаас маш ихийг сурч чадна гэж би боддог. Учир нь бид зөвхөн технологийн шийдлийг хайснаар сүсэг бишрлээ маш ихээр алдсан. Харин монголчуудын хувьд одоо ч түүнийг хадгалж байна. Тэд хөдөлгөөн, масс мэдээллийн тухай ойлголттой. Тэд ирээдүйд хамгийн тохиромжтой чанаруудыг өөртөө агуулсан. Ирээдүй гэдэг нь зүгээр л жин хасах шинэ машин бүтээх, булчин нэмэх машин гэх мэт зүйлсийн тухай биш юм. Энэ нь бидний дотор байгаа зүйлийг хөгжүүлэх тухай юм. Бид үүнийг сүсэг бишрэл гэж эсвэл өөрөөр ч нэрлэж болох юм. Миний бодлоор Монгол бол дэлхийн сүсэг бишрэлийн төв. Үүнийг хэлсэн анхны хүн би биш. Үүнийг хэлсэн царийн гац хүнч би биш. Өмнө нь олон хүн хэлсэн байдаг. Оросын эрдэмтэн Гомельяв, Троцкий, Николай Рерих бүр Америкийн дэд ерөнхийлөгч хүртэл 1944 онд ирж энэ бол орчлонгийн сүсэг бишрэлийн төв гэж бодож байсан. Тэгэхээр би шин зүйл бодож олсон юм биш. Яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүйч эдгээр хүмүүс өнгөрсөнд ямар нэгэн зүйлийг мэдэрсэн байх. Гэхдээ Монголд онцгой нэгэн зүйл байдаг. Би анх Монголд ирээд ердөө 24 цагийн дотор үнийг мэдэрсэн. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй. Тухайн үед би аль хэдийн 130 орноор дэлхийн өнцөг болон бүрд очиж үзэж байсан. Аль хэдийн 52 настай болсон байсан. Энэ нь анх удаа шин зүйл нээж би 20 настай залуугийн мэдрэмж биш шүү дээ. Би 52 настай байсан. Тэгээд бодсон юм. Яаж ингэж дурлаж чадчих байна? Чи ийм зүйл хэтэрхий хөгшин биш гэж үү дээ. Чи хэлийг нь мэдэхгүй. Чи юу ч мэдэхгүй шүү дээ гэж бодсон юм. Гэхдээ энд байгаа хүч намайг 24 цагийн дотор л барьж авсан. Тэгэхэд би бодохгүй юу? За, 100 байгаад үзье. За, 1 жил. За, 3 жил. За, нэг ном бичиж. Ингэсээр одоо бараг 30 жил өнгөрсөн байна. Одоо ч баригдсан хэвээр байна. Би одоо ч тайлбарлаж чадахгүй нэгэн зүйл баригдсаар л байна. Анх эрэхтээ энэ хүчийг мэдэрч байсан бол 2000 онд хамтрагчтайгаа Бурхан халдуунд очихдоо анхны номоо бичгээр шийдсэн байдаг. Зарим хүн надаас яагаад Монголын тухай бичгээр сонгосон юм бэ гэж асуудаг. Би сонгоогүй. Юу болсон юм бэ гэдгийг би мэдэхгүй. Би тайлбарлаж чадахгүй. Энэ бол энд одоо ч байгаа амьдралын нэг хэсэг. Нью-Йорк хотод би хичнээн удаан амьдарсан ч ийм мэдрэмж авахгүй байх болсон. Парис, Лондон, Бээжин, Дели эсвэл өөр хаач ийм мэдрэмж авч байгаагүй. Харин Монголд нэгэн зүйл байсан. Энэ зааланд байгаа хүмүүсийн ихэнх нь залуу хүмүүс байна. Миний бодлоор энд байгаа залуус та нар бол хамгийн тохиромжтой цаг үед байна гэж хэлмээр байна. Олон зууны турш гадаадынхны дарааллын дараа Монгол улс тусгаар тогтносон чөлөө тус болсон. Одоо залууст дахин шин замыг эхлүүлэх боломжийг болсон. 9 бол ариун тоо. 9-ийн тоо маш олон янзаар ариун. Одоо бид Чингис хааны үндэстний 9-р зуунд байна. Энэ нь Монголыг агуу үндэстэн болгох боломжтой. Энэ нь Будапешт руу морьтой товлоно гэсэн үг биш. Харин ард түмний оюун санаа, өв соёл, итгэл үнэмшлэр дамжуулна гэсэн үг. Энэ бол ирээдүйд хэрэгтэй зүйлс. Энэ бол дэлхийн хөгжлийн явцад бидний алдсан зүйлс. Дэлхийн соёл, технологи суралцсан сүсэг бишрэлд суйрлаагүй. Монголчууд өвөрмөц сэтгэлгээтэй үндэстэн. Тэд өвөрмөц сүсэг бишрэлтэй ард түмэн. Энэ нь энэ зуунд чухал үүрэг гүйцэтгэж чадна. Танай эцэг их өвөө эмээ нар энэ үндэстнийг түүхийн хамгийн хүнд хэцүү зуунаар аван гарч ирсэн. 20-р зуун олон улс оронд маш хүнд зуун байсан. Их зовлон шаналлалтай зуун байсан. Гэвч танай эцэг их өвөө эмээ нар эрх чөлөөний замыг эхлүүлсэн. Тэд удирдсан. Тэд үүнийг хийсэн учраас та нар залуус Монголыг хамгийн агуу болгож чадах боломжтой болсон. Монгол өөрийн хэмжээтэй ямар ч улсаас илүү их үүрэг гүйцэтгэж чадна. Хүмүүс надаас Монголын өнөөдрийн экспорт юу вэ? Ноол руу, сүү юу, зэс үү? Юу вэ гэж асуудаг. Хариуд нь би Монголын хамгийн том экспорт бол түүх. Энэ агуу соёл
Энэ ур ухаан, энэ бол Монголын бүтээгдэхүүн. Энэ авгаа хэрэгжийн та нарын эзэн нь бол. The future belongs to you. Take it. Well, actually, I was gonna take some final reflections За, from үнэндээ би сүүлийн асуултаараа Jack Weatherford-оос бодлыг нь асууя гэж бодож байсан юм. Гэвч түүний ярианы дараа нэмж асуух шаардлагагүй гэж бодож байна. Таныг ярьж байх үед би энэ бичлэгийг ахин үзье гэж бодлоо. Учир нь таны хэлсэн өгүүлбэр бүр үн цэнтэй байсан. Тийм биз дээ? Бодох зүйл маш их байна. Танд баярлалаа. Өнөөдөр бид маш их мэдээлэл, түүх, бас шин зүйлсийг сурлаа. Таны хувьд Монголын түүх, ялангуяа Чингис хааны үе болон Чингис хаан өөрийг нь бараг 50 гаруй жил судалсан. Таны өнөөдөр хэлсэн өгүүлбэр бүр маш чухал, үн цэнтэй байсан гэж би бодож байна. Бид өнөөдрийн энэ яриаг тунгаан бодож шинжлэх хэрэгтэй гэж би бодож байна. Надад болон миний хамтрагчдад маш их урам зориг, ирч хүч өгсөн яриа боллоо. Дотоод хүч, сүсэг бишрэл, эсвэл та ямар нэрж дуудсан бай, энэ энергийг сэрэх хэрэгтэй гэдэгтээ би санал нэг байна. Тэгэхээр яриагаа дуусгах цаг болсон байна. Бидэн дээр ирсэнд маш их баярлалаа. Таны хүлээн авсан нь нэр төрийн хэрэг байлаа. Танд маш их баярлалаа. to have you here. Mr. Jack Weatherford, thank you so much.